John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Collins Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр төмгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширэтүүдийг бөгөөд таны амралт чөлөөцөгт зориулсан билээ. Одоогийн 100 айл гэж нэрлээд байгаа хэсэгт 60-аад оны үед тэр чигээрээ хятадуудаар дүүрсэн байдаг байсан ажээ. Эдгээр дотор иргэдэн айл ардын хөвсгөлийн өмнө арилжаа 8-ны үйл эрхлэн Монголд орж ирсэн, зарим нь ямар нэгэн аргаар Монголд амьдрал хайж иргэстийн үр сад байдаг байж. Тэр үед Монголд амьдарч байсан хятад иргэдэн ямар нэгэн аргаар амжиргаагаа залгуулж чаддаг, ногоо дэрх гуан зажлуулах гээд эд мөнгө олохын тулд улаан амиараа чамаагүй хөдөлмөрлөдөг хүмүүс байж. Тэр үед 100 айлын 9-р дэлгүүрийн хажуухан талд нэгэн гайгүй хоолтой гэж үнэлэгдсэн хятад гуанз байдаг байв. Түүний эзэн Лян Лю гэгч хятад ир байсан бөгөөд тэрээр Монголд 5 настай да эцэг эхтэйгээ амьдрал хайж ирсэн нэгэн байв. Хятад хүний хөдөлмөрч бас муу санаагаар хүмүүжсэн Лян Лю өсөж том болж амьдралын жамаар эцэг эхэн ч насварж тэднийхээ үлдээсэн баггүй хөрөнгөн дээр эзэн сов. Монголын гинэн зайлган соёл боловсролоос оцрогдсон хүмүүсийн зан ашиг ашиглан гуанзандаа ажилуулсан өдрийн хоолных нь мөнгийг л өгдөг нэг ёсондоо хүний хөдөлмөрийг шулагч нэгэн байв. Тиймдээ ч эцэг эхийнх нь үлдээсэн хөрөнгө нь 6 авдар болон аривжсан аж. Гэвч түүний хөрөнгө нь удаан аривжих тавилан нь тийм ч урт настай биш байв. Монголын нийгэм өөрчлөгдөж хятад иргэдийг гадуурхаж тэднээс зайгаа барьж эхлэв. Ер нь бол хятад хүмүүсийг алж хачиж болохоор гудамжаар явхад ч хүртэл түүнийг үзэж чадах болсон тийм ороо босгоо үе ирсэн байж. Лян Лю айлуулж нөгөө хураасан эд хөрөнгөө бодохоор шөнч нойр хүрхээ байж. Тэгээд нэг өдөр хашаандаа нөхөөхөн тэдгээр эд зүйлсээ болж дээр нь хар шороо асгаад ногооны талбай булгаж ногоо тарьсан бөгөөд ямар ч гэмгүй ядуухан их хятад болон жүжиглэж муу хувцас өмсөн явах болжээ. Цаг хугацаач өнгөрч Лян Лю нэгэн монгол эмэгтэйтэй амьдралаа холбож хоёрч хүүхэдтэй болж. Тэгэхдээ эхнэр болоод хүүхэдтэй нөгөө эд хөрөнгийнхөө талаар юу ч хэлээгүй бөгөөд ногоо тарин түүнийг зараад л амжиргаагаа залгуулдаг байж. Амьдрал урсан өнгөрсөөр Лян Лю ч нас өндөр болсон ч жирийн л монголчуудын адил амьдарч бод насан эцэс олов. Нас урахын өмнө ямар нэгэн юмд сэтгэл нь хоргоцсон янзтай хашааныхаа газар шороог битгий ухаарай гэх аястай учир нь ойлгохдохгүй юм ярьсаар өөд болж. Энэхүү түүнийг нутаглуулаад удаагүй байтал хашааных нь гадна түүний дуутай адилхан дуугаар ямар нэгэн юм ярих чимээ орой болохоор л эхнэр хүүхэдтэй сонсогдох болж. Энэ чимээнээс тэд айх болжээ. Эхнэр нь харин Лян Лю ямар нэг юм хашаантаа нуучихсан юм биш үү? Ер нь мэрэгэн дөрвөн хүн дээр маргааш очие гэж боджээ. Маргааш нь гандангийн дэнж дээр байдаг нэгэн мэрэгэн хүн дээр очиж учир байдлаа хэлэн үзүүлж. Гэтэл тэр мэрэгэн лам "Танаа нөхөр чинь их эд мөнгөтэй хүн байна. Түүндээ хорогдож би аргалж өгье" гэд аргалж өгч. Эхнэр нь шүнжин тэр ламын хэлсэн учир битүүлэг эд хөрөнгийг бодон насварахынхаа өмнө битгий хашааныхаа газрыг ухаарай гэсэн үгэн санаанд дурж маргааш өглөө нь хашаан доторх газараа ухаж гарчээ. Гэхдээ ногооныхоо талбайг ухаж үзээгүй байж. Нийлээд ядарч арга нь барагдаад амарч суухтаа гинэт ногооны талбайгаас жилуулхан үжирсэн мод гардгийг санан шалмгайлан ухсаар тэрхүү эд зүйлсийг олж явав. Ойролцоогоор 5 авдралт мөнгөн эмэг бөгж зүйлтгэхэд маш үнэтэй зайтай эд зүйлсийг олсон байна. Түүнээс хойш тэр хятад иртээ суугч монгол эмэгтэй боломжийн амьдрах болж ирээдүйн хүртэл амьд эмэнд явсаар нас барж. Реклам нэвтрүүлгийг хоолой унших, хамтран ажиллах, манай контент дундуур реклам оруулах саналыг хүлээж авч байна. Та Instagram-ийн @gana.tv хаяг руу бичээрэй. Миний нэг тань лент тухайга надад ярихдаа их хэд нууцлж байсан юм. Магадгүй өөртөө тохиолдсон энэ явдал постод бити тохиолдосоо гэж бодсных биз.
Ер нь энэ явдлыг нууцлалснаас хүмүүс дүргэж сэрэмжлээсэ гэдэг үүднээс ярьж байгаа юм. Дээрх танилыг мань готов гэдэг. Өгөн дээрээ унаган хотын хүн л дээ. Мань хүн ан авдыг хорхоот өвөл зун ялгахгүй хорхоо нөрвөл энтэй чамаагүй хаашаа явж мэдэх хүн. Харин энэ болсон явдлаас хойш зүрхэлж явж чадхаа бойлсон гинлээ. Готов нэг өдөр захтайг үр явж байгаад оюутан цагийн найз доржтойгоо тааралдаж. Хуучин цагийн андууд уулзсандаа бүүн баяруулж тэр өдөртөө хоёулаа жаал ярьж сууцгааж. Дорж өгийн хөдөөний хүүхэд ан авд дуртай нэгэн. Ямар сандал сургуулаа төгсөөд хангаа нутагтаа доол хөдөг зөрсөн байх вдэ. Хуучин цагийн хоёр нөгөө л дуртай ан аваа ярьж суусаар гинтэл хоёулаа санаа нийлж маргаашин дорж өгөн өдөр явахар болжээ. Готовч яхав шинэлэг нэгэн болохоор мөнгөний асуудлын дээр гэлтгүй бүх юм жин том болж. Оюутан цагийн хоёр маргааш нь үд дунд бүх юм анзөгцүүлж хоод хинтийн нутаг руу гарч. Квасолоогүй хоёулаа замын юм гэж хэдэн шилэрх явж замдаа тааралцсан аваа болгон дээр өргөж ганц хоёр татсаар нилээ таламтсан хоёр орой болтол давгсаар дөрж нутагтж дөхөж ирэв. Замын юмдаа чамгүй халамтсан хоёр жаахан хөлж үргэж цаашаа явж чадхаа болив. Хатасхтай эвгүй замаар явах тул төр зур саатаж машин давнд харваллаа. Төрж онтхойхоо мөн морь харах гэж машинаас буутал өмнө нь гунгасан хөхөө явж харагдав. Гайхсан тэрээр араас нь хэд алхтал хүсгүй ч эргэж харав. Өвлийн шөн дан дээлтэй яваад үүнийг халамцуур гайхаж байснаа согтуу ханда юм бодсонгүй явж очиод яриа өдөв. Бүсгүй харин юу ч дуурахгүй зүгээр л мэлмэрэн харсаар байж гин. Дөрж бүсгүйгээс жаахан холдож морь харчаад ирэхтэл бүсгүй алга ганхаж говьсаар машиндаа ирвэл готов нэг хүнтэй учиргүй юм ярьсаар сууж байв. Машинд ортол готвын хажуугийн суудалд үстэй дээл малгай болсон нэг бүсгүй сууж байна. Тэр хоёр ч хэзээний танилуучиг ярьцгааж инээж хөхөрцсөн. Тэр чигч нөгөө бүсгүйтэйгээ танилцуулж юмжив. Саяхан гадаа болсон явдлыг дорж найзтай ярих гэтэл хил амн ээдрээд нэг л болж өгсөнгүй. Тэгсгээл ярианда мартаж өргөлөө. Хоёр найз шин танилтайгаа буу холж нилээд эдийн шил юмны ард гарчаад нойронд дарагджээ. Өглөөсөртөл хоёулаа тасарсан бололтой толгойч таагдгийн аргагүй дотор муухаараа өчигдрийн явдлыг хамхом санахсхөөгүй хоёр усж өглөө нарнаас өмнө нутгийн зүг хөдлөв. Хоёулаа доржинд очиж өдөр нь жаалым төхөөрцгөөж цаашаа хөдлөлөө. Хачирхалтай тэр хоёр ууланд хэд онохтой хоёулаа эрэгтэй хүн шиг босоогоор морь харж чадхаа болчихсон байж. Харин эмэгтэй хүн шиг суувал би засч болдог хэрнээ зогсохор юусоо болохгүй өвдөгдөж. Энэ байдлаач өвчин тэр байж магадгүйгээд хоёр биендээ хэлж чадахгүй санаа зовцоож байсаар хэд онов. Тэгээд ичнээ нуухав. Өчнө хоног цуг байсан хоёрыг хэн хинээ мэдчихв. Тэгээд гайхацгааж өвчин туслаа гэхэд хоёулаа яг ийм өвчин тусдаг нь сонирм. Ерөөсөө хот өрөө орж хүн хард үзүүлээ. Харин эмч дүү лам дуу гэцгээж угаад готвын дэндэг нэг багш дээр очихор болцгооч. Уулнаас бууж ирээд тэд нар нөгөө лам дээр очиж үзүүлтэл сүнстэй нөхцсөн байж. Ээлд бараг чарах хийлгүүлчээ тэр өдрийнхөө оройноос л зүг-зүгээр болцгоочихсон гинэ. Уучрыг тодруулвал тэр хоёрын үдлэж хоноглосон газар нь хуучин хүн тавьдаг газар байсан гинлээ. Дамбугай хашир туршлагатай анчныхаа хувьд нутаг усныхандаа хүндтэй нэгэн. Тэрээр чонын ороо орсон үед анд морджээ. Олон жил үрж янз бүрийн ангийн хийшгээр ганцг мэлахт нь үнэнч зүтгсэн карбимбон түнд хань итгэл найдвар өмг түшиг нь болж явлаа. Тэрээр нэхий дээлийнхээ гадуур чонын хүрмээ өмсөж үнгэн ловууз хилтгий дүүхэн тавиад хурдан борлог морион унаж урдгээчин ярга ташуур вэржээ. Сэнжгийн зөхөөвөл чонын гүйдэлтэй газар. Хэр баргийн улс чононд ганцаараа явна гэж байхгүй. Үргээ хүмүүстэй сургуультай ходтойгон явж өөрсдөө отоонд суудаг. Ягаад ч юм бэ дамбугай ганцаараа мордсон байгаа юм. Алдар танчин шуудхан явсаар сэнжгийн зөхөнд хүрлээ. Аятайхан байрлал болоод гаансаа нэржээ суусаар үдээс хойш улмөгц сүрэг чонын цуваа явж өнгөрдөг газар руу буугаан шагаж төвчээр тэхэн хөвцсээр байлаа. Нар шинхэн алдад түүнийг азийн тэнгэр ангийн хишиг хоёр зэрэг ивэлээ.
чонын сүрэг цовж явна. Эхнээс нь авахул аал тоолж үзлээ. Яг 15 чон байв. Тэрээр өмнө нь 13 чонтой сүргээс 8-ыг нь намнаж байсан удаатай. Анчны хувьд дамбугаа ёстой харснаа бууддаг. Буудснаа алддаггүй. Угана орон орсон чонын сүрэг цовж бол заавал араас нь эхэлж бууддгийг мэнэр дэндүү сайн мэднэ. Учир нь чонын сүрэг цовж явахдаа гичи чоноо заавал өмнө оруулж, азарган чонын сүрэг цовж явахдаа гичи чоноо заавал өмнө оруулж, азарган чоннууд араас нь дагдаг байлаа. Тэгээд гичи чоныг нь эхэлж буудвал орон орсон азарган чонууд улангасан дайрдаг жамтай. Гэтэл дамбугай дад чөтгөрийн гэмээр хачин санаа гинэт төрөв. Ерөөсөө л урдаасан сум тоолон буудаад үзье. Үеийн анжтын нэгэн тогтсон ёс заншлыг сөрөөд үзэхэд болохгүй нь юу ахав? Азарган чоннууд нь дайрвалж дайраг. Энэ илгэн улаан зөхиодэр гараад ирэх оронд нь цөмийг нь түгдийлгээд өгнө хэмээн хөөрцөглөн бодож амжив. 3 бие таширлуулан гохоо дарж амжлаа. Эхний гичи чон тонгор цөглөн ойчв. Ахиад дарлаа. 2 дахь нь чонын сүрэг жохом юу гэж болоод байгааг нь төдийлөн сайн ойлгосонгүй. Ийш тийш чигээс ортолгож нүдээ жар тайлган харж зогслоо. Сүрэгтэй явсан 5 эмэгчин чоноо цагаан цасан дээр дусалсан улаан цусан дээрээ тэрийн унахыг харсан азарган чоннууд саял нэгмсэх явж сэнжид цөхөө рүү угас хийлээ. Дамбын дотор зарс гэж би нэг хүйд тав. Бууга дахин сумлаад буудаал байлаа. Дөнгөж хоёрыг нь унгаад байтал 8 азарган чон яах ихийн зургүй сэнжид цөхөөд мацаж игэллээ гинэ. Эр хүн нэг бүтрвэл 7 бүтрдгээ гэдэг. Дамбад чухам тийм азгүй явдал тохиолдож дайцтай сумаа доош унаглаа. Сэхэ аван нэг харвала хурдан борлогыг нь хэдэн чон аль хэдийн унгаж яваад зоглож байв. Дамбын дотор харанхуйлж гол нь харлаа. Цохооны оройд хамгийн дөрөнд гарч ирсэн чоныг цохохоор буугаад алан бослоо. Гэвч бүх зүйл орвонгороо эргэж энэ хүч тэнцвэргүй тулалдаанд яалтчгүй ялагдхаа тэр мэдсэнгүй. 4 талаас 4 азарган чон зэрэг ноцлоо. Дараа нь өшөрж хорсон зэрлэг араатнууд 8 улаа болов. Гичинүүдийг хөнөөсөн анчнаас өшөө хорслоо авахаар улангассан араатнууд хөөрхийн анчныг хөрөө арааны ирс шиг хурц шүдэрээ нүд ирмэх зуурал тас татаад хаяв. Араатнууд амбыг яг л 70 мөлжид 100 настан буурал шиг хичээнгүйлэн мөлжиж дуусгажээ. Толгой ясандал гэх зөвхөн 2 нүдэн үлдсэнийг хон хар хэрээнүүд булаацалдан тоншиж өргсөн байсан гэдэг юм. Нэг дор 7 чон алсан алдар танчин инхүү өөрөөс нь илүү тэнгэртэй чонын хоол болжээ. Азарган чоннууд садатлаа хооллоод хил амаа долоосоор асхад хайрхан тийш сүргэлэн одов. Дамбухан араас гарсан эрлийн хизгийнхэн сэнжид цохион дэрхэд үе мөчөрөн салгаж нэгднэггүй мөлжөөд өвчөө авиргыг нь хүртэл идэж өргсөн байсан нэг нь олж үзв. Хурдан борлог морноос нь чимүүлдсэнгүй. Тэр байтугай эмээлийн бавар 4 хазарын амгаа зуузаа ууны гол төмрийг нь гэлайтл мөлжсөн байсан гэдэг юм. Гансны модыг нь хүртэл идсэн байсан гэдэг юм шүү. Өшөө хорсол гэдэг ийм л байдаг юм байна. Тэр жилдээ Дамбугаан хотыг чон харлуулсан эмгэнэлт явдал болсныг нүдээр харсан хүмүүс гунигтайхан өгүүлдэг байж. Чонлол чон байдгаа гэдэг энэ ачээ. Энд дэрэгцэн зүйлс нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэй хуучрэ гэдгийг эргэн сануулъя. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нугаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.